Сайн байцгаана уу? Чамд байна. Би өнөөдөр амар ятарсан ингээд юу шиг ингээд бүр энэгээр амар харангуй талцсан. Ятарсан шиг харагдчих. Та нар монголоор хэр их шивдэг вэ? Чадахгүй. Би болохоор монголоор ингээд нэг шивж чаддаг байхгүй юу? Огт шивж чаддаг. Тэгээд ингээд оюутан байхад даалгавар малгавар хийчихээрээ би далтаа хийхэд бууз гэдэг нэг програм байдаг юм биш үү? Яадаг вэ гэхэлэр англиар шивэнгууд нь доор нь шууд монгол кирилл үсгээр гарч ирдэг. Тэр нь нөгөөний англиар шивж чаддаг хүмүүст бол маш их амархан байдаг. Хурдан нөгөөний шивэх боломжтой байдаг болохоор тэгээ ерөөсөө би монголоор ингээд дотроо бол монголоор шивж сурах юмсан гэж боддог байсан мөрдлөө одоо ингээд сурч ерөөсөө амжааг байсан байхгүй юу. Тэгээ манай нэг хамт ажилтны нэг хуульч ихч байдаг. Тэр ихч маань надад санал болгоод тийм Япон Монголын төв дээр тийм сургалт явагддаг. Би ч гэсэн ингэ сууж үзсэн. Тийм маш их үр дүнтэй байдаг чи суугаад үзчихээч гэх. Надад тэгж санал болгосон болохоор би эрэх долоноос тэр сургалтанд сууж үзье гэж бодож байгаа. Солонгост болохоор яадаг вэ гэхлээр баг сургууль одоо 1-р анги ороод жил 2-р ангид орохоор нь шууд компьютерийн хичээл гэж эхэлдэг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг PowerPoint ч юм уу одоо яаж шивэх ёстой байна гэх одоо ерөнхий компьютерийн мэдлэгээ нөгөө нэг юу зааж өгдөг. Тэгээ багаас нь нөгөө нэг англиар солонгосоор шивхийг сурсан болохоор яг анх удаага тийм одоо компьютерийн тийм сургалтанд сууж үзэж байгаа. Тэгээ яаж хаад би л ганцаараа нөгөө гадаадын иргэн байвал яа Монгол хүмүүсийн дунд ганцаараа нөгөө солонгос хүн ингээ суугаад хараад тэр айгу надад тийм эвгүй мэдрэмж төрдөг аахгүй. Би тэгвэдээ гэдэг амар санаа зовоод байна л та. Гэхдээ гоё ах гэж найдаж байна. Тэгээ та бүхэн миний вейлгоор дамжуулаад намайг хэрхэн сайн сурч гин үгүй гэдгийг хараарай. Манай анги болохоор 206-аас баха. Тэг ингээ шатаар гараад анги руу орноо. И болон тийг дарах гэж байгаа тохиолдолд ч юм үлдсэн байна. Тэрээс бусад тохиолдолд 7-3 үлдлээ зүйлний тэмдгийг дуулах. За тэгээд яг үлээ үндсэн байдлаас нэг үсэг дарлаа буцаж ирлээ. За доошо ядсан руугаар дарлаа буцаж ирлээ. Ажид нэрхэр санагдсан юм уу? Үгүй шүү дээ. Би ерөөсөө хэнийг ч загнахгүй, сүрдүүлэхгүй, дарамтлахгүй. Чи яасан ингэж би хэзээ ч хэлэхгүй. Их болгонд яаж хийж байгаа Ой. Сайн уу та. Би хумсаа авсан шүү дээ багшаа. За. Надад ч бас нэр гардаг нэг байдаг юм шиг. Англи хэл гэсэн юм байна. Тэгэхээр яг үнэхээр Өнөөдөр уул нь 8 дахь удаагийн хичээлтэй өдөр байхгүй юу? Тэгээд гадуур ажилтай байсан болохоор хичээлдээ сууж чадаагүй. Уул нь улаан дээр сууя гэж бодсон чинь бас амжаагүй. Тийм болохоор өнөөдрийг сурах ёстой байсан зүйлийг ганцаараа давтаж үзнэ. За, иймэрхүүлэн да 10
Бид бичсэн тэмдэг нь 932. Зөв бичсэн нь 845, засан нь 87, дундаж хурд 88, дээд хурд 135, доод хурд 54. Өчигдөр хичээлдээ сууж чадаагүй болохоор өнөөдөр жоохон бирс зодчих багшаас давтлаа авахар болсон. Данч 10 минут хацарсан л. Манай багш болохоор ер нь би надад гэлтгүү бусад хүүхдүүд ч гэсэн ер нь ялгаагүй хичээлдээ сууж чадахгүй ч юм уу хоцрогдоод байх юм бол бүр хичээлийн цагийн дараа өмнө нь гэрч үүнийг ирүүлж агаад давтлага хийж өгдөг. Юм бол аюу гоё багштай. хамгийн компьютер хартаа нэг хоёр гэж байна. Тэгэхээр хамгийн зөв захиалгыг авчиж хамгийн тоотой байх юм бол шилдэг. Шилдэг байхдаа 1-5 тоо харгалж байгаа зүүн гарны тоог авсаар хатар баруун гарны чичгээр шилдэг авчаад таагаад зэ. За эсвэрээ 6-аас 1-ийн хооронд тоо гаргах юм бол За өчигдөр олон хичээлдээ суух ёстой байсан сууж чадаагүй. Солонгост ирсэн болохоор өчигдөр болохоор арай зүгээр багштай холбогдож байгаа. Ямар байрлалыг одоо үзэх ёстойгоо давтах ёстойгоо суучаад тэгээд яг хичээлдээ ордог цагаар ингээд давцсан ганцаараа. Бүх байрлалыг бол ингээд үзсэн байгаа. Гэхдээ жоохон юу гэх ингээд шивэх гээд хараа тэр нэг англиар ингээд шивжсэн тэр зуршил нь ингээд байгаад байдаг. Тэг өдрөө олгоо ажиллангаа нэг юу давтж байгаа болохоор өдрөө олгоо ингээд давтахад ер нь ол жоохон хүнд байдаг аахгүй юу. Гэтэ явахтаа ингээд бүр ингээд суугаад бодонгоо ингээд жижиг үгүй айгу удаан ингээд шивж байгаа аахгүй юу. Одоо 2 хоногийн дараа шалгалттай бараг би тэнцэхгүй ах гэж бодчих. Хурд нь бол 130-аас дээш байх ёстой гэсэн баггүй юу. Данч ингээ миний хурд ингээд одоо сайн тогтоож авсан өгнүүд гарч ирэх юм бол ингээд 200 хүртэл ингээ хурд нь яваад байгаа мөрдлөө сайн мэддэггүй давтаж амжаагүй одоо тоо тэмдэгтэй үйлбэр гарч ирэх юм бол ерөөсөө чаддгүй байгаа. Айгу удаан 50-тай хурд нь. За ингээд амжилттай сурч чадлаа. Бүр амжилттай бол биш л дээ. Гэхдээ удаанч байдгүй монголоор шивж чаддаг болсон. Миний хувьд маш их гоё дурсамжтай болсон. Үр дүнтэй хичээл байсан. Миний суусан сургалтын талаар та бүхэнд товч мэдээлэл хүргүүлье. 13-аар шивж сурах сургалт маань ажлын 13 хоног буюу 3-7 хоногт 25.5 цагаар хичээлээ дуусгадаг. Тусгай програмдаар дасгал хийх маягаар гартаа оруулж авдаг. Бас сургалтын хугацааны хувьд гэмбол яг таарсан шиг санагдсан. Ямар ч гэсэн бүгд сураад 13-аар монголоор шивж сурдаг юм билээ. Байрлал бүрийн үгийн дасгал дээр өөрийнхөө дүнг шууд харах боломжтой учраас өөрийн гэсэн төлөвлөгөө гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл баримжаатай сурах боломжтой гэсэн үг. Энэ сургалтын хамгийн томоохон онцлог бол эрц байдаг. Эрц нь 90%-аас дээш байж шалгалтандаа ор ирэх үүсдэг. Гэхдээ өөрөө сайн сурыг гэд төлбөр төлсөн бол бүрэн эрцтэй байх нь зүйтэй болов гэж бодож байна. Шалгалтын хувьд хурд болон нямбай байдал гэсэн үзүүлэлтээр дүнгээ авдаг. Тэгээд хамгийн сүүлд сертификатад эрц, хурд, нямбай байдал гэсэн 3 үзүүлэл бичигддэг. За энэхүү сургалтад 14-аас дээш насных нь хамрагдах боломжтой бөгөөд 2020 оноос захим хэлбэрт шилжиж одоо захим, танхим гэсэн 2 сонголтоор сурах боломжтой. Ерөн сурагч оюутан байхад сурч авсан нь зүгээр юм болов гэж бодож байна. Яагад гэвэл бид нар их хэлээр зөв ярьж зөв бичих нь чухал гэж хэлдэг шиг их хэлээр шивж чаддгүй гэдэг шиг ичмэр зүйл бол байхгүй. Хэрэг та бүхэн миний видеогийг үзээд би ч гэсэн ажлын хажуугаар эсвэл хичээлийн хажуугаар суралцаж үздэм билүү гэж бодсон бол эсвэл сонирхож байвал миний коммент хэсэгт үлдээсэн линкээр ороод танилцаарай. Энэ удаагийн миний бичлэг таалагдсан бол subscribe болон лайк дарж дэмжээрэй. Баярлалаа.